За сайн байцгаана уу? Агийн 221-р хэсгийн оюутан мөнхцөл байна. За удамцын хичээлээр бүрийн солилцооны эмгэг. За тэр дундаа тулаан өвчний талаар мэдээлэл бэлтгээсэн. За тулаан өвчний төв хувьд авч үзэх юм бол манай эртний өмнө 2600 оны үед за Египтийн бичиг баримтад за тулаан өвчний шиж тэмдгүүдийг анх дурдж бичиж тэмдэглэсэн байдаг. За мөн манай эртний өмнө манай эртний 400 он за Грекийн хэмж Гиппократ чинь тулаан өвчнийг подагра буюу газрын хөл гэж нэрлэв. Энэ өвчний ихэвчлэн баячуудын тохиолдохыг бас бичиж тэмдэглэсэн байдаг. За дундад 100-ны буюу одоо сэргэн магадлалын үед за энэ өвчин Европын одоо хаануудын дунд их төвөөнөл дөрвөл гаргасан бөгөөд за тэгээд энэ өвчнийг бол баячуудын өвчин гэж тэр үед бол нэрлэдэг байсан. За шинжлэх ухааны хөгжил буюу 1700-1900 оны үед энэ өвчин талаар илүү дэлгэрэнгүй судалгаанууд хийсэн эцэст энэ өвчин зүсэнд шийдвэр хүчил ихсэнтэй холбоотойгоор одоо үүсч байна гэдгийг бол бодож тогтоосон байдаг. За орчин үеийн ангаах ухаан гэх юм бол 1900 оноос хойш за тулаан өвчнийг одоо дэлгэрэнгүй одоо нарийн судалсан Матьюсик одоо эрдэмтэн 1968 онд за подагра буюу одоо тулаан өвчин нь олон шалтгаанд өвчин юм аа. Тэгээд цусны хилтэс шийдний хүчил ихтгэх нь уламжлалын болон олонлын ингээ байж болох боловч чихэн гэр бүлийн чанартай тохиолдох өвчин удамших магадaltaй өвчин гэж бичиж тэмдэглэсэн байдаг. За тэгээд энэ эрдэмтний хувьд гэх юм бол тулаан өвчний талаар одоо дэлгэрэнгүй олон янзын одоо судалгаа хийж одоо тулаан өвчнийг одоо судлаачдад маш том хувь нэмэр оруулсан хүн гэж үздэг. За тулаан өвчин үүсэх шалтгаанууд гэх юм бол за хүний биед ингээд дураад хөрөнгөлтэй тэгээд дахин ингээд үе үүсэх байдлаар илэрх одоо бүрийн солилцооны эмгэгийг тулаан өвчин гэж нэрлэж байгаа. За энэ өвчин удамшлын болон олон шалтгаантай гэж үздэгээс за Бергманы олон янзын газруулаас үүсдэг өвчин гэж үздэг. За тэгээд тулаан өвчин үүсэх одоо шалтгааныг одоо дөрвөн ангилан авч үздэг байгаа. Үүнд болохоор хоод хичээлээр бид бүрийн хичээл эцнээс болж тулаан өвчин үүсэх магадлал эрсдэл нэмэгддэг гэж үздэг. За бүрийн тэгвэл тулаан өвчний одоо үед хэрэглэхийг одоо хоригддаг хүчний бүтээгдэхүүнүүд гэх юм бол загасны мах буюу одоо далангалтай бүтээгдэхүүнүүд тэгээд арих дотор одоо малын дотор ирэлтэн буюу одоо эглэг бөөцгийн одоо тулаан өвчнүүд холбогддог гэдгээр нь бүрийн хэмжээ одоо ихсэхэд болон нөлөөлдөг гэж үздэг. За тэгвэл хоёрдугаарт бие үүсэх бүрийн хэмжээ ихнээс тулаан өвчин үүсч болно. Арис гизэр бүрийн гадагшлах ажиллагаас гадсан улмаас үүсч болно. За дөрөвдүгээр гэх юм бол бөөрөөр бүрийн ялгарах ажиллагаа хажуусан улмаас энэ өвчин үүсдэг гэж үздэг. За генетикийн хувьд одоо зарим хүмүүс шийдвэр хүчний солилцоог тогтвордог генүүдүүд өөрчлөлттэй байдаг байгаа. Тэгээд эдгээр өөрчлөлтүүд нь бол шийдвэр хүчлийг хийх үйлдвэрлэх эсвэл өөрөөр ялгаруулах чадварыг одоо бууруулдаг эсвэл бүр ялгаруулахгүй байх зэргийг одоо нөлөөлдөг. За тэгээд ямар генүүд байдаг вэ гэх юм бол SLC2A ген энэ ген болохоор шийдвэр хүчлийг өөрөөр ялгах процессыг зохицуулдаг уургуудыг кодлдог ген байгаа. За тэгээд энэ гений мутац болон зарим өөрчлөлтүүдийн өөрчлөлт үүснээ дүнд тулаан өвчин үүсдэг удамшлын гаралтайгаар үүсэх боломжтой гэж үздэг. За SLC2A энэ гений хувьд гэх юм бол шийдвэр хүчлийн эргэн өөрөөр ингэ шимтгэлийг зохицуулах уургуудыг кодлдог ген. За тэгээд энэ гений өөрчлөлтийн хүмүүс тулаан өвчин үүсэх боломжтой. За ABCG2 гэх
гейм байгаа. Энэ гейм болохоор шийсний хүчлийг эсэс гадагш процессыг одоо процессыг зохицуулдаг геймийн зохицуулдаг ургуудыг кодлдог. За энэ геймийн өөрчлөлтүүд нь бас толгой хүчин үүсэх боломжтой. За толгой хүчний эмгэг замын хувьд гэх юм бол за бүрийн задлал эцсийн бүтээгдэхүүн шийсний хүчил байдаг. Тэгвэл түүний бүрээр ялгах хэмжээ ингээд тодорхой хязгаартай. Тэгээд үлдсэн хэсэг нь хязгаартай ялгалттай зүйл нь ялгачаад за тэгээд илүүдлээр одоо үлдсэн хэсэг нь уриказ гэх пирамидын нөлөөтэйгээр алюминиум хэмээх одоо усан бодис болж холбогддог. За энэ нь бол ингээд эрүүл хүнд байх хэрэгтэй. Тэгсэн чинь энэ тулаан хүчний үед уриказ гэх энзим пирамидээр дутагдсанаас шийсний хүчлийн одоо уусах чанар багтай шийсний хүчил ихсээ улмаар түүний давс буюу ураач бие төрөмжлөснээр тулаан хүч нь үүсдэг байна. За энэ зурган дээр харах юм бол бүрээний солилцооны одоо замыг хэсгийг харуулсан байна. За бүрээний солилцооны дүн инозин болон гипоксанти зэрэг энзимүүд гээд зэрэг одоо бодисууд болон тэгээд цаашдаа эцсийн бүтээгдэхүүн болох шийсний хүчил үүсдэг. За тэгвэл хүний бид үүссэн шийсний хүчил нь уриказ энзимийн тусламжтайгаар алюминиум гэх одоо усан тусламжтай бодис болж хөгжиж гэж байгаа. За тэгээд яг гарах одоо шийсний хүчил гэхээр өдөрт ялгах шийсний хүчлийн хэмжээ одоо ялгахтайгаар ялгагдсан бол илүүцэх хэсэг нь уриказ энзимийн тусламжтайгаар одоо усан бодис болон задрах хэрэгтэй байдаг. Уриказ энзим дутагдлаас болоод задраггүйгээс болж одоо тусламжлах шийсний хүчлийн хэмжээ нэгдэг буюу хайперурикемия гэх одоо хүч үүсэж байгаа. За мөн хайперурисемия гэх одоо эмгэгүүд одоо үүснэ. За тэгвэл хайперурикемия буюу цусмал шийсний хүчлийн хэмжээ нэмэгдснээр за шийсний хүчлийн талсууд үеийн төрөлхийдээ тэгээд тулаан хүчний үүсгдэг бол мөн шийсний хүчлийн хэмжээ нэмэгдснээр зүрх судасны өвчлөлт нөлөөлж болсоо. За тэгээд мөн бөөрийн төрөлхийдснээр бөөрийн чулуу зэргийг үүсгдэг тийм аюултай. За тулаан хүчний дөрвөн шаттай гэж үздэг. За тэгээд хамгийн нэгдүгээр шинж тэмдэггүй буюу гиперурикемия үе шат гэж байгаа. Энэ болохоор цусны шийдлэгээр шийсний хүчил ихсэн боловч ямар нэг шинж тэмдэг илэрхгүй байх үеийг бол гиперурикемия гэж нэрлэж байгаа. За харин хуч үсгийн үе буюу энэ болохоор тэмдэг хүчтэй өвдөлт өгөөд хавдаад тэгээд улаалт үүсэх зэрэгээр бол шинж тэмдгүүд илэрч байгаа нь болохоор үсгийн үе гэж байгаа. За засварлахтай тулаан үе нь болохоор хүч зүйн үргэлжлэлийн намдаад шинж тэмдэггүй болсон. Тэгэхээр энэ буцаад дахин сэдвэр эрсдэлтэй байдаг байгаа. За ахыг топосын тулаан гэж байгаа. Энэ болохоор шийсний хүчлийн тас зөвхөн тохиромжлыг таад ахыг үргэлжил үүсэн. Тэр нь болохоор үеийн дээр ингээд товгор одоо топос маягийн тавсан өөрчлөлтөөр үүсэж ахыг шах үзэгдэл гэж хэлж байгаамаа. За шинж тэмдгийн хувьд гэх юм бол тулаан хүчний маш хүчтэй өвдөлтүүд үеэр маш хүчтэй өвдөлт өгнө. Тэгээд өмнөний хавдал буюу шийсний хүчил хөрвүүлэгдсэн газар маш том хавдалт үүсэж байгаа. За мөн болол тэгээд хөдөлгөөний хязгаарлалт тэгээд янгин чөвдөл зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. За энэ зурган дээр бол тулаан хүчнүүдийн одоо харагдах тулаан хүчтэй хүмүүсийн одоо зургийг харуулсан байна. Тохойд үүссэн тулаан өдөөний үед илэрсэн тулаан хүч зэрэг тэгээд мөн шагаад эрхийн хүрээний том үед үүссэн тулаан хөдөлгдсөн одоо шийсний хүчтэй топосуудыг харуулж байна. За онцлогын эмчилгээний хувьд гэх юм бол
иргэдийн төвийн дүрмийн цаг харж онцлох боломжтой. За би энэ шинжилгээ хийсэн хүчний хэмжээ нэмэгдсэн байна. Тулаад өвчний одоо гиперурик юм шатны дээр явж үзсэн. За компьютер томограф буюу CT бас CT-гээр онцлох боломжтой байна. За эмчилгээний хувьд бүрийн ихээр агуулсан хүчний бүтээгдэхүүнүүдийг баг хэрэглэл ойлгох батгуулах. За тэгээд цусан дах шийдвэр хүчний хэмжээг бууруулах юмнуудыг хэмжин загвараар хэсгийн дагуу уух зэргээр бол эмчилгээ хийгддэг байгаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.